Одоогоос жилийн өмнө Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрлгүй байршуулсан 1400 гаруй төцийг нүүлгэн шилжүүлэх ажил өрнөсөн. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн удирдлага иргэдийн өлсгөлн жагсаал цуглаан зэрэг эсэргүүцэлтэй тулгарсан ч төцүүдийг амжилттай нүүлгэн шилжүүлсэн юм. Гэвч ерөнхий сайд 146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрлөөс чөлөөлсөн шийд гармагц иргэд буцаан төцүүдэд ажиллаж эхэллээ. Харин нийслэлчүүд үүнийг эрс эсэргүүцэж байна. Өнгөрсөн жилд төц буюу түргэн үйлчлэгээний цэгүүдийг зэгцэлснээр нийслэлийн гудамж зам талбай илүү цэвэрхэн чөлөөтэй болж сургууль орчмын бага насны хүүхдүүдэд чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн худалдаа авах нь эрс багассан. Гэтэл жилийн ойн дээр ерөнхий сайд учрлын чөлөөлөх санаачлагын хүрээнд 8 төрлийн 146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй бичиг цаасны ажлаас бүрэн чөлөөсөн. Үүнд худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөөс чөлөөлөхөөр мэдэгдснээр төц эрхлэгчид эхнээсээ дахин төцөө байршуулж худалдаа үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Харин иргэдийн зүгээс ариун цэвэр стандартын шаардлага хангаагүй үйлчлэгээний газруудаас салах ёстой гэсэн байр суурийг хүчтэй илэрхийлж байна. Хадгалтын горим, хугацаа, эрүүл ахуйн шаардлага тэгээд ингээд тийм юмнаас бас зохимжгүй. Чиний наранд ингээд уур амьсгал нь ямар үл ингээд хадгалцаар иймэрхүү мэтэй хүүхдүүд бол эдэл хордлого болж шүү дээ. Одоо өрн дулаан цаг болж байна. Тэгэл иргэн тойр ингээд амттын шээс бас өсөн шийдэл юм болно шүү дээ. Энэ ер нь энэ хотын одоо өнгө үзэмж тэгээд нөгөө эрүүл ахуйн хамгаалалт интерес ер нь зохимжгүй шүү дээ. Яг хойгны хувьд бол би дэмжихгүй байна. Одоо ингээл өнгө үзэмж те. Тэгээ хамгийн гол нь өнгө үзэмжээс гадна энэ түүцэд одоо зарж байгаа бараа бүтээгдэхүүн те. Одоо энэ чанарын шаардлага хангах уу, эрүүл ахуйн байдлыг хангаж чадах уу гэдэгт аюултай байхгүй юу? Тэгээ энд чинь ихэвчлэн дандаа хүүхдүүд үйлчлүүлж штэ. Тэгээ чанар манарыг мэдэхгүй штэ. Нийслэл 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлээс ерөнхий сайд учрлын дээрх санаачлагыг бүрэн дэмжиж, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 бизнесийг зөвшөөрөл бүртгэл зэрэгс чөлөөсөн. Гэтэл уг жагсаалтанд төц буюу түргэн үйлчлэгээний цэгийн худалдаа үйлчилгээ багтаагүй байна. Гэсэн хэдий ч гадуур байрлуулсан түргэн үйлчлэгээний цэгүүд ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Түүнчлэн өнгөрсөн жилд түргэн үйлчлэгээний цэгээ чөлөөлүүлсэн худалдаа эрхлэгч нарт нэг удаагийн нөхөн олгор болох 10 сая төгрөг өгч байсан ч энэ мөнгөөр хэд хоног амьдрах уу хэмээн бухимдаж байна. Би танд тусламж үзүүлсэн шүү дээ. Тусламж үзүүлээд яг тэр 10 сая төгрөгөөр та нар хэд хоног амьдрал юм. Бид нар та ингээд байс хийгээд бид нар тэр тэгэж харлуулахгүй шүү. Байсгээ тэгэж харлуулахгүй та заяа. Нөхөө олгоор чи шийдэж. 10 сая төгрөгөөр хэд хоногийн? Та 10 сая төгрөгөөр хэд хоногийн? Бид 3 зөвшөөрлийн тухай хууль шинжлэгдсэн. Чөлөөлийн аяны хүрээнд нийслэл бол ерөнхий сайдын ажлыг бол манлайлан дэмжиж бол ажиллаж байгаа. Ийм учраас бол сая нөгөө платформ руу зөвшөөрлүүдийг шууд мэдэгдээд олгодох ажлууд бол ерөнхийдөө бол одоо ойрын хугацаанд шийдэгдээд бол бүрэн дуусна. Нийслэлийн дүүргүүд дээр сургалтуудыг хийж байгаа. За ер нь бол бизнес хөгжлөө дэмжиж чөлөөлийн аян ихэснээс хойш нийслэл бас 2026 онд засаг даргын А.Д. 01 захирамжаар бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан байж байгаа. За үүний өрөөнд бол бизнес эрхлэгчдийг дэмжих уулзалтуудыг хийж зарим одоо юмнуудыг чөлөөлж ингэж бол ажиллаж байгаа. Гэхдээ үүнд түүцүүдийг яг одоо байгаа энэ хотын төвийн байрал дээр зөвшөөрж өгсөн ойлголт бол байхгүй. Энийг бас ерөнхий сайд ч бас яг ийм байр суурьтай байх гэж бодож байна. Түүцнүүд худалдааны төвүүдийг бол эрхлэхийг бол зөвшөөрнө. Гэхдээ яг одоо хуучин байсан байдлаараа хотын төвд нийтийн хөтөлбөр газарт түүцүүдийг хуучин байсан байдлаар нь байрлуулахыг бол зөвшөөрсөн байхгүй байгаа. Энийг бас буруу мушгиж одоо ингэж ойлгож хэрэглээд байгаа асуудлууд байгаа. Өнөөдрийн байдлаар манай улсад түргэн үйлчлэгээний цэгийн батлагдсан нэгдсэн стандарт байхгүй байна. 2022 онд стандартын загвар боловсруулж байсан ч эрүүл ахуйн шаардлага, ариун цэврийн байгууламж зэрэг хүний анхан шатны хэрэгцээг хангаагүй гэсэн шалтгаанаар батлагдаагүй. Нэгэнт хот төлөвлөлт орчны цэгцрэлд чиглэсэн бодлого хэрэгжүүлж байгаа бол түргэн үйлчлэгээний цэгийн нэгдсэн шаардлага хангасан стандартыг батлах зайлшгүй хэрэгцээ үсэт байна. Үгүй бол шаардлага хангахгүй эмх замбраагүй байрлуулсан түргэн үйлчлэгээний цэгүүд олшрох хандлагатай байна.